Сайн байцгаана уу? За хэвлээ одоо 19 дугаар дугаарынхаа 2 дугаар хичээл рүү орцгоё. За 2 дугаар хичээлийн маань гарч өгвөл Есүс бидний сэтгэлийн шахыг хүртэл идгээдэг Библийн ишлэл Иохан 5 дугаар бүлгийн 1-8 дугаар ишлэх нэ. За тэгээ бүгдээ одоо ангийн цагийн карт руу орцгоё. За олон багшаа Есүс юудачуудын баяраар хаана очсон бэ? За Есүс болохоор Бицайда цөөрөн дээр очсон байгаа. За энэ Бицайда цөөрөн болохоор хүмүүсийн дээр өвчнөөсөө идэрхийг хүссэн хүлээдэг байсан. За мөн ус хөдлөгөөд хамгийн түрүүл цөөрөнд орсон хүн өвчнөөсөө идэрдэг гэх тийм яриа байсан. За тэгээ бүгдээ энийг эргүүлээд энэхүү хоосон зайд Бицайда гэж бичирээ. За тэгвэл Аминаш Есүс тэний хэвдээ уулзсан бэ? За Есүсээ юу гэж хэлсэн бол? Өвдөөд 38 жил болсон үнтэй уулзсан. Тэрээр алхаж чаддаггүй хэвтрэн хүн байсан бөгөөд Есүс түүнээс идэрхийг хүсэж байна уу гэж асуусан. Харин тэр өөрийг нь усанд оруулах хүн байхгүй тул хүчнээ идгэж чадахгүй байгаагаа хэлсэн байна. Амин. За тэгэхээр боломжтой 38 жил өвчтөй байсан хүний сэтгэл санаа ямар байсан бэ? Харин Есүс түүнд юу хийж өгсөн бэ? Мэдээж 38 жилийн турш өвчтөйс учраас идэрхийг бүр өдөр алхах хүсдэг байсан. Гэвч олон жилийн турш хинч түүнд туслаагүй. За тэгэхээр хин нэгэн туслахгүй бол хизээж эдгэрч чадахгүй гэдгээ бас ойлгосон байгаа. За өөрөөр одоо босоод алхах чадваргүй байсан. За тэгэхээр Есүс түүний зөвхөрсөн сэтгэл өвдсөн биеийг нь Есүс маань эдгэж чадсан байх нэ. За тэгэхээр бүгдээрээ 4-р ангийн цагийн карт дээр Библи ингэж хэлдэг ба. Үнээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнтэй чинь мөнх амьтаа болох бөгөөд ялагдахгүй. Харин өглөөс гítэлж амин шилж өг. Иохан 5:24 гэж Библиэр гарсан байдаг. За тэгэхээр Есүс одоо ч гэсэн биднээс асуудаг. Чи үнээр идэхийг хүсэж байна уу гэж биднээс өдөр бол асуудаг. Хэрвээ бидний сэтгэл санаа 38 жил өвчтөй байсан хүнээс ялгарч зүйлгүй бол тийм ээ Есүсээ би ганцаараа яасан чадахгүй нэ надад туслаарай гэж хэлэх хэрэгтэй. Бидэнд байгаа одоо бүхий л асуудлуудаас ирж би бэрхшээл ба шахахыг Есүс таамд байснаар шийдэх боломжтой байгаа шүү дээ. За тэгээд бүгдээ одоо ангийн цагийн картаа уралцгаая. За энэ удаагийн зэжлэг хэсэл бол наа хүчирхийлүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна. Филиппо 4:13 байна. Амин. За бүгдээ одоо 10 уралцахаа зөвлөрөе. Зөвлөмөн бэлэн боллоо. За тэгээ энд Есүс болон энэ 38 жилийн турш өвчтөй байсан хүн маань харагдчих. За энэ арталтан байгаа юмыг гэр бүлийнхэнтэй уншиж өгөөрэй. За Есүс бидний сэтгэлийн шахыг хүртэл идгээж өгдөг. Бицайда цөөрмийн хажууд өвчтөй хүмүүс маш их цуглагддаг байсан. Цөрмийн ус хөдлөх үед хамгийн түрүүнд орсон хүн ямар ч өвчтөй байсан идвэрдэг гэх цуу яриа байсан гинэ. Гэтэл цөрмийн хажууд 38 жил турш өвчтөй байсан нэгэн хүн хөвтөж байсан гэнэ. Есүс тэр өвчтөй хүнийг хараад урдж очиж ингэж асуусан. Чи идэрхийг хүсэж байна уу? Өвчтөй хүн хариулт нь хэн ч намайг хүсэнд хийж өгдөггүй. Есүс айлтан дэвсгэрээ аваад яв. Гэтэл хэвтэрт байсан өвчтөн идэрсэн. Тэрээр баярлан дэвсгэрээ аваад алгасан. Есүс 38 жил өвчтөй байсан хүнийг
илгээсэн байх нэ. Амин. Амин. За бүгдээрээ дараагийн амийн цагаар уулзъя. Тэгээ түр Баяртай.